Ярилцлага танай байгууллагын Монгол дахь үйл ажиллагаанаас эхлэе. 2006 онд эхэлж байсан. 2006 and Миний харснаар 2025 он үйл явдал амжилт ихтэй жил болсон байсан. Хөрөнгө оруулалт 3 тэрбумыг давлаа. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Of course. Well, let me start. Тэглгүй яах вэ? Эхлээд нэг зүйлийг онцломоор байна. Таны хэлсэнчлэн манай Монгол дахь үйл ажиллагаа 2006 оноос эхэлсэн. Бид энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ нь бүс нутаг, ялангуяа Монгол дахь үйл ажиллагааны хувьд маань түүхэн мөч болж байна. Өнгөрсөн он бидний хувьд бас нэгэн үйл ажиллагааны өндөр ахистай жил болж өнгөрлөө. 15 төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурж 220 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Эндээс онцлог нэг сайн зүйл нь нийт санхүүжилтийн 85 гаруй хувь нь хувийн хвшилт хийгдсэн байна. Мөн нийт санхүүжилтийн 4/3 нь Монгол Улсын санхүүгийн институтаар дамжиж хувийн хвшлүүдэд хүрснийг тодтох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид Монголын банк болон банк бус зэрэг санхүүгийн байгууллагуудтай нэгт хамтын ажиллагаатай байдаг. Тэгэхээр хувийн хвшил, эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу үеийнхэн болон ногоон эдийн засгийн санхүүжилтэд бид төвлөрч байна. Эдгээр нь өнгөрсөн онд бидний төвлөрсөн гол чиглэл байсан. Хувийн хвшлийн санхүүжилтэд төвлөрдөг олон улсын хамгийн том санхүүжилтийн байгууллагын зүгээс бид нэгэн гайхалтай жилийг үдлээ. Таны хэлсэнчлэн Монголд үйл ажиллагаа эхэлснээс хойш 3 тэрбум гаруй $, санхүүжилтийн босхийг давж чадлаа. 166 төслөөр дамжуулан 3 тэрбум $, хөрөнгө оруулжээ. Тэгвэл та эх 5 магадгүй 10 жилийг хэрхэн харж байна? Бид 5 жил тутамд улс орны түншлэлийн стратеги шинжилэн боловсруулдаг. Одоогийн хэрэгжиж буй стратеги 2027 он хүртэл үргэлжилнэ. Сүүлд бид 2022 онд шинжилж байсан. Ирэх 5 жилийн хугацаанд бид Монголын эрх баригч байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж, гол реформ болон бодлогын чиглэлүүдэд анхаарлаа хандуулах болно. Үүнд мэдээж ногоо эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн төрөлжилт, хувийн хвшлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг нь багтана. Мөн засаглалын асуудал нь ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын маань гол тулгуур чиглэлүүдийн нэг байх болно. Энэ бүхэн нь бидний 5 жилийн стратегид уялдаж байгаа юм. Мөн манай өсөлтийн шиг хандлага тогтвортой эрүүл байгааг дуулгахад таатай байна. Жил бүр бидний хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Улаанбаатар дахь манай төлөөлөгчийн газар өргөжин тэлж илүү олон ажилтан авч байгаа. Төрийн байгууллагуудтай бодлогын төвчний хамтын ажиллагаач улам идэвхжиж байна. Тэгэхээр энэ нь Монголын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй нийцсэн эрүүл төсөөлөл юм. Үнийг сонсохдоо таатай байна. Европын сэргээн босгол төвжлийн банк 160 гаруй төслөөр дамжуулан 3 тэрбум $, хөрөнгө орууллаа. Сүүлийн 1-2 жилд ажиглагдсан хөрөнгө оруулалтын гол чиг хандлага юу байсан бэ? Ямар төслүүд хамгийн их санхүүжилтийг татсан бэ? Private sector. That's the key. Гол чиг хандлага гэвэл хувийн хвшил байна. Манай хөрөнгө оруулалтын багцыг харвал одоогоор бараг талыг нь хувийн хвшил эзэлж байна. Үүнд үйлдвэр үйлчилгээний салбар буюу хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхай, ялангуяа чухал ашигт малтмал газрын ховор металлууд багтана. Эдгээр нь чухал чиг хандлагууд юм. Манай хөрөнгө оруулалтын багцын тал хувийг корпорациуд бүрдүүлж байгааг би дуулгахдаа маш баяртай байна. Мөн санхүүгийн байгууллагууд 25 орчим хувийг эзлэнэ. Эдгээр байгууллагаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эсвэл эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүд, залуучуудын бизнесийг дэмжих хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно. Тэгэхээр гол чиг хандлага гэдэгт Монгол дахь жижиг дунд үйлдвэрлэлээс эхлээд томоохон компаниуд хүртэлх хувийн хвшил хамаарна. Энэ нь эдийн засгийн олон талд байдал, идэвхжлийн илэрлэл юм. Харин үлдсэн 25% нь доктортой дэд бүтцийн төслүүдэд төвлөрсөн. Дэд бүтцээр дамжуулан эдийн засгийг идэвхжүүлэх боломжтой тул эдгээр нь эдийн засаг техникийн гол хөшүүрэг болох юм.
Энэ өнцгөөс харуул манай хэрэгжүүлж буй 166 төслийн гол цөмөн корпорацууд, жижигдүүд үйлдвэрлэгчид зэрэг хувийн хвшилд үзүүлэх дэмжлэг юм. Өнгөрсөн онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монголд хийсэн хөрөнгө оруулалтын 85% нь хувийн салбарт төвлөрсөн. Харин нийт хөрөнгө оруулалтын 89%-ийг хувийн хвшлүүдийг дэмжиж чиглэж байгаа юм. So you've mentioned of some reforms and could you maybe Та зарим реформын талаар дурдсан. Энэ талаар мэдээлэх үгүй юу? Аль салбаруудад гол нь төвлөрч байна? Of course, with pleasure. Тэгэлгүй яах вэ? Энэ талаар дуртай хуваалцах болно. Бид эрх бүхий байгууллагууд, ялангуяа эрчим хүчний салбарынхантай нэгт хамтран ажиллаж байгаа. Монгол дахь боломж бололцоог ерөнхийд нь авч үзвэл энэ нь бидний анхаарч буй гол чиглэлүүдийн нэг юм. Монгол улс өргөн уудам газар нутагтай. Нутаг дэвсгэр нь шавхадашгүй нар салхины нөөцтэй. Үүнийг захилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно. Өрсөлдөх чадвар нь нэлээдгүй өндөр байх боломжтой. Монголын нүүрсний арив нөөц нь энэ чухал гэдгийг бид мэднэ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд сэргээгдэх эрчим хүч нь харьцангуй өөр ашигтай, өртөг багтаа хөлбөр болж байна. Бид энэ асуудлаар хариуцсан яам болго эрчим хүчний яам болон засгийн газартай хамтран холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Үүнд дуудлага худалдааны механизм нэвтрүүлэх боломж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн таатай бүтэц болоод хууль эрх зүйн зохицуултыг бий болгох асуудлууд багтаж байгаа. Энэ бол бидний төвлөрч буй гол чиглэлүүдийн нэг юм. Мэдээж хэрэг бид үйл ажиллагаа явуулж буй ихэнх улс орныхоо төв банкнууд болон үндэсний банкнуудтай нэгд уялдаа холбоотой хамтарч ажилладаг. Энэ жишгээр Монгол улсын төв банктай ч ойрын хамтын ажиллагаатай байж, банкны зохицуултын асуудал, санхүүгийн доктортой байдлыг хангах чиглэлд нэгд уялдаа холбоотой ажиллаж байна. We work very closely with them also on the relevant technical cooperations. Мөн банкны салбарын өсөлтийг дэмжих, эдийн засагт хөрөнгө оруулалт татах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн холбогдох техникийн хамтын ажиллагааны хүрээнд ойр төвшилж байна. Let's continue with Mongolia's economic trajectory. Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлийн талаар ярилцъя. 2026-2027 оны төсөөллийг хിവэрүүлсэн. Гэхдээ 25 онтой харьцуулахад харьцангуй саарах хүлээлттэй байна. It's expected to be slow, so I want to ask about. Тэр үнд нөлөөлөх гол хүчин зүйлс юу байсан бэ? Of course. Yeah, we started 25 with. Тэглгүй яах вэ? Бид 2025 оныг 6.4% өсөлтийн төсөөлөлтөд эхлүүлсэн ч дараа нь баг зэрэг бууруулж шинжилсэн. Гэхдээ өнгөрсөн оны эцсийн гүйцэтгэлийн тоон мэдээллийг харахад Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.8%-аар өссөн байна. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт бөгөөд бидний хүлээлтээс давсан үр дүн болсон. Бид ялангуяа нүүрсний үн болон металлын үнийн бууралтаас шалтгаалж өсөлтийн эрч удаашрна гэж таамаглаж байсан. Түрүүнд дурдсанчлан Монгол улс нэг төрлийн экспорт. Тэр дундаа ганц зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг нь тодорхой эрсдлүүдийг бий болгож байдаг. Иймээс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бага зэрэг удаашрна гэж харж байсан юм. Гэхдээ хэд хэдэн сонирхолтой хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт гүйцэтгэл бидний хүлээлтээс давсан байна. Нэгдүгээрт хөдөө аж ахуйн салбар өмнөх онтой харьцуулахад 33%-аар сэргсэн. Мэдээж хэрэг сүүлийн 2 жил тохиосон зуудын нөлөөгөөр Монголын хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа малын тоо толгой их хэмжээгээр хоригдсны улмаас үүссэн хүндрэлээс сэргсэнийг харуулсан. Тэгэхээр чухал түүхэн эдийн үнийн доктортой байдал өсөлтийг дэмжих гол түлхүүрүүдийн нэг байх болно. Тухайлбал Монгол улс энэ оны 8 дугаар сард цөлжилтийн асуудлаарх COP17 байх хурлыг зохион байгуулах гэж байгаа нь анхаарлын төвд байна. Үүнд багадаа 10,000 зочид төлөөлөгч ирэх хүлээлттэй байна. Энэ нь аялал жуулчлалд ч эерэг нөлөөтэй байгуулна. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл эдийн засгийн ерөнхий дэх үргэлжлэн доктортой өснө гэж бодож байна.
Agriculture was a big boost. 2025 онд хөдөө аж ахуйн салбар Монголын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч нь байсан. Гэхдээ алт цэсийн үн өсөлтөд мөн нөлөөснийг дурдахгүй өнгөрч болохгүй. So how do you see the recent developments in prices, especially in copper and gold? Таны хувьд алт цэсийн үнийн хөдөлгөөнийг хэрхэн дүгнэж байна? Монголын экспортын тоо үзүүлэлт харьцангуй дээшээгээ байх шиг байна. So how do you think what kind of Үүнээс ямар боломжууд бий болох? Мөн түүхийн эдээс хамааралтай байдлыг улам нэмэгдүүлэх эрсдэл байгаа юм. dependency on coal Мэдээж commodities? Now let me go back. дахин хэлэхэд эх 2 жилийн өсөлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийн хувьд манай төсөөлөл 5.5% орчимд байна. Increasing 5-аар үн өсөх. Тэр дундаа алт цэсийн үн өсөх нь мэдээж нэмтэй. particularly of course copper and gold and others will help. Учир нь экспортын үзүүлэлтүүд өргөн утгаараа тийм ч их хэлбэлзэлтэй биш байгаа. Numbers in terms of the magnitude. Тиймээс ханшийн өсөлт экспортод эргээр нөлөөлнө. So the increase in prices will help. Гэсэн хэдий ч эрсдэл талаас харах зүйлс бас бий. On the upside. Гол эрсдэл нь худалдаа авагч ганцхан байгаад оршино. Тэр бол хятад улс. The main risk here is the single off-taker. Дийлэнх экспорт хятад руу гарах учраас хятадын эрэлт хэр байх нь эцсийн шийдвэрлэх хүчин зүйл болох юм. Иймд хятад улсын эдийн засгийн идэвх нь чухал ашигт малтмалуудын ерөнхий эрэлтийг баримжааж анхааралтай ажиглах гол хэмжүүр болохоор байна. Ерөнхийдөө үнийн савлгаа биш, үнийн өсөлт нь Монгол улс богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх. Цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөхөд илүү дэмтэй байна. Increasing not volatility but increasing prices. Тэгэхээр одоо өсөлтийн боломж байна. Үүний өгөөжийг хэрхэн Монголдо үлдээх вэ гэдэг нь дунд хугацааны хөрөнгө оруулалтаас хамаарна. Hence increase the GDP. So it's an upside opportunity. Now here how to harness more is going to be decided. Дунд хугацаанд чухал түүхий дүүд хаана оршиж байна. Тэдгээрийг олборлож, үр ашгийг нь авч үлдэх. Мөн дотооддоо нэмүүртэг шингээсэн нийлүүлэлтийн сүлжээтэй болохын тулд яаж хөрөнгө оруулалт татах вэ гэдгийг дунд хугацаанд тодорхойлох хэрэгтэй. Богино хугацаанд эдгээр нь зайлшгүй эерэг нөлөөтэй байх болно гэдгийг дахин хэлье. And also try to have the supply chain value added production in the country as well. But these again Харин дунд болон урт хугацааны эерэг нөлөөг гаргаж чадах хэсэг нь Монгол улс энэ боломж потенциалыг хэрхэн зөвөр ашиглаж өөрийн болохоос хамаарах юм.